Сайн байцгаана үзэгчдээ. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанаас бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 10 дугаар сарын дугаарыг Дорногов аймгийн прокурорын газар болон Замын зүүн дах дундын прокурорын газраас бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр Дорногов аймгийн прокурорын газар болон Замын зүүн дах дундын прокурорын газрын чиг үүрэг үйл ажиллагаа онцлогийн талаар мэдээллийг бэлтгэн хүргэнэ. За Дорногов аймаг анх 1931 онд бүгд найрамд Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 5 дахь тогтоолоор байгуулагдсан. За хэдүүгээр 90 жил гарсан түүхэн хугацаанд 14 сум 65 баг одоо 72400 гаруй орчин суугчид амьдарч байна. За мөн тус аймаг одоо үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. За үүнд Зүүн Баян ханг, Зүүн Баян 5 толгой чиглэлийн төмөр зам, за нефт боловсруулах үйлдвэр, за харт төмөрлөгийн цогцлоор үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажиллагаа хийж байгаа. За үүнтэй холбоотойгоор гадаад болон дотоодын ажиллах хүч, улирлын чанартай аялал жуулчлал, ард иргэдийн хөл хөдөлгөөн ихсэнтэй холбоотойгоор бас гэмтэрэг зөрчил ихсэх хандлага онцлогтой байдаг. За аймгийн прокурорын газраас болон Сум дундын прокурорын газраас хууль заасан эрүүгэн болон зөрчлийн үйл тогтоомжийн хэрэгжилтийг нэг бүр хангуулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх хэрэгжүүлөө төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд онцгой анхааран ажиллаж байна. Дорногов аймгийн прокурорын газар 1932 онд Дорногов аймгийн шүүхийн дэргэд анх байгуулагдаж прокурорын хяналтын ажлыг аймгийн шүүхийн орлогч хариуцсан гүйцэтгэж ирснээр Дорногов аймгийн прокурорын газрын их сүр тавигджээ. Монгол Ардын хувьсгалт намын Төв хорооны тэргүүлэгчдийн 1939 оны 53 дугаар их хурлаас шүүх прокурорын байгууллагын ажлын тухай авч хэлэлцээд гаргасан тогтоолын дагуу Дорногов аймгийн прокурорын газар анх байгуулагдахад прокурорныг мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарганыг ажилчин 1 орон тоотоогоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өдгөө прокурор ажилд нийт 22 хүн 71,000 гаруй иргэнтэй 14 сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн хэрэгт хяналттай ажиллаж байна. Дорногов аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн шинжтэй 819 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 60% өсжээ. Хатан булаг, Далан жаргалан их хэд зэрэг сумдад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хамгийн их бүртгэгджээ. Дорногов аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 760 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 313 мөрдөн байцаалт хэрэгт хяналт тавьж ажилласан. За мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 182-т нь бол ялах түнэлт үйлдсэн нь мөрдөн байцаалт явуулсан хэргийн 74%-ийг эзэлж байгаа. Аймгийн хэмжээнд нийт 555 гэмт хэрэг бүртгэгдсэн урд оныхоос 67.8%-аар өссөн үзүүлэлттэй. Эдгээр гарсан хэргийн дийлэнх хувийг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг тэр дундаа захим орчинд бусдын төрөнгийг залилам эхлэх гэмт хэрэг эзэлж байна. Хүний эрүүл мэнд халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлын журамширдсан хэрэг мөн өсөлттэй, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөн өсөлттэй байгаа нь анхаарал татгууц байна. Орон нутгийн онцлогоос хамаарч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг гарч байгаагийн дийлэнх хувийг нь ашигт малтмал хууль бусаар олборлох, хаах, ашиглах гэмт хэргүүд гарч байгаа. Дорногов аймгийн прокурорын газраас хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг дахь хуулийн байгууллагуудтай хамтран ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах ажлуудыг тогтмол хийж байна. За Дорногов аймгийн хэмжээнд хүрээлэн байгаа арчны эсрэг гэмт хэргүүд сүүлийн жилүүд ихээр бүртгэж байгаа. За тэр тусмаа 2022 оны байдлаар эхний 10 сарын байдлаар нийт хэрэг бүртгэлтийн 12 хэрэг бүртгэсэн шалгаж байна. За үүнээс эзэн холбогчийн олж тогтоосон 5 хэргийг илрүүлэн гэмрүүгийн асуудлыг шүүхээр эцлэн шийдвэрлүүлсэн байгаа. Өнөөдөр энэ Дорногов аймгийн Ариг сумдын байх энэ уул уурхай ашиглаад орхигдсон энэ газар бас их хэмжээний экологи эдийн засагт хохирд учруулсан юм байдалтай байна. За энэ газарт бид өнөөдөр бол прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага хамтарсан үзлэг шалгалтыг хийж байна. Дорногов аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 20,500 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 29%-аар өссөн байна.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэхүүгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар 82 шийтгэлд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн зөрчигдсөн эрхийг сэргийлээ. Дорногов аймагт 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 20,500 зөрчил бүртгэгдэн шалгагдсан. Үүний 86%-ийг нь хэлбэршүүлсэн журмаар шалгаж шийтгэл оногдуулсан байна. Аймгийн хэмжээнд үлдэгдсэн зөрчлийн зөнхлөх хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил энэ оны 3 дугаар улирлын байдлаар 19,200 үлдэгдсэн байна. Тээврийн эрсдэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрсдэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 270 үлдэгдэж энэ дээр бол зөрчлийн хэрэгний шүүх шилжүүлсэн байна. Аймгийн хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 25 гэмт хэрэг бүртгэснээс үүнээс нийт 7 хүн нас барч 21 хүн гэмтсэн юм бас харамсалтай тоо мэдээ байна. За ингээд ослын шалтгаан нөхцөлийг аваад үзэхэд хөдөлгөөнд оршиж жолооч нар маань хурд хэтрүүлэх, гүйцэтгэх үйлдэлийг бас буруу гүйцэтгэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэгсүүдээ тээврээс жолооч хөдөлгөөнд орсноос холбоотойгоор энэ зам тээврийн ослууд гарч Эрдэнэтийн аймнаас хаварсан ийм бас шалтгаан нөхцлүүд бас тогтоогдсон байна. Улаанбаатар замын үд чиглэлийн босоо тэнхилгийн автозамд мал дайрагдах осол 2022 онд 8 гарсан байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмд хатуу хучлалтай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байна гэж заасан бөгөөд энэхүү заалтыг зөрчсөний улмаас осол гарсан бол малын эзнийг зөрчлийн тухай хууль зааснаар торгох шийтгэл оногдуулж ослоос болсон гим хорыг арилгуулах арга хэмжээ авдаг. За Улаанбаатар замуудыг холбосон босоо тэнхилгийн усын чанартай хатуу хучлалтай зам Дорногов аймгийн нутаг дэвсгэр дамжин өнгөрдөг. Энэхүү автозам дээр тээврийн эрсэлд мал дайрагдах осол зөрчил 2021 онд 6 удаа, 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 8 удаа гарсан байна. Энэхүү осол зөрчил гарах үндсэн гол шалтгаан нөхцөл нь жолооч нар замын хөдөлгөөний дүрм зөрчих, тухайлбал хурд хэтрүүлэх, мөн шөнийн цагаар гэрлэлээ шилжүүлэхгүй зорчих, мөн ачид тээврийн даацыг хэтрүүлж ачих зэрэгс үүдэлтэй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр бол зам дээр орсон өрсөлдөөн чиглэлээр замын цаадагийн дасгийн алба багчид байнгын ажиллагаатай 3 хяналтын боосонд мөн цагийн нэршинтэй дагуу 3 цаг дээр бас хяналт 50 24 цагийн хугацаатай хяналт 50 ажиллаж байна. Тус замын цаадагийн дасгийн алба багч прокурорын байгууллагатай хамтраад улиралдаа нэг удаа бас сумдуудаараа тойролт хийж иргэд хөдөлмөрчтэйгээ бас уулзаж энэ эрх зүйн боловсрыг бас олгож ажиллаж байна. Мөн прокурорын бас байгууллага прокурортойгоо хамтраад сар бүр бас энэ нэгдсэн сургалт зөвлөгөөнийг бас хийж ажиллаж байна. Зам тээврийн ослын гэмтэргийн талаар бас орон нутгийн хэмжээнд гарч байгаа гэмтэргийн шалтгаан нөхцөлийг арилгахлаар бас тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд бас сумдын гэмтэргээс урьдчилах салбар зүйлтэй хамтран төв замын ойролцоо мал малж байгаа малчдын төлөөлтөд уулзсан. Тэгээ энэ бас хаана хариуцлагаа сайжруулахын зүйтэй гэсэн байдлаар бас нэгэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Ийм учраас бид юуны түрүүнд бас малыг бас гэрэл авах чөлөөтэй болгоё гэдэг асуудлыг бас шийдэлтээд замын ойролцоо байгаа бүх малчтын малыг бол хөдөлгөөнтэй болгосон байгаа. Энэ бас зам тээврийн ослын гэмтэг буурахад бас тодорхой үр дүн өгж байгааг харж байгаа. Мөн хурд хэтрүүлсэн замын тэмдэг тэмдэглэгээний заалтыг мөрдлөхгүйгээр осол гаргасан жолоочид хуулийн хариуцлага оногдуулдаг тул жолооч нар болон иргэд замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлж анхаарал сэрэмжтэй оролцох хэрэгтэй байна. Замын үд тосгон 1956 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 131-р зарилгаар замын үд хороо 1994 онд улсын их хурлын 34-р тогтоолоор сум байгууллагын өргөтгөж шинжилэн зохион байгуулж төвийг нь Борхон тал гэж нэрлэхээр тогтжээ. Замын үд сум нь 22,000 гаруй хүн амтай 5,200 орчим өрхтэй төр оршин суугчдтайгаа 30,000 гаруй хүн ам амьдардаг бөгөөд Дорногов аймагтай цахилгаан эрчим хүч төмөр зам хатуу хучлалтай замаар бүрэн холбогдсон томоохон сумдын нэг юм а.
Улсын их хурлын тогтоолын дагуу замын үүд сумын прокурорын газар нь 1994 оны 1-р сарын 1-ний өдөр анх байгуулагдаж өдгөө прокурор ажилтан нийт 14 хүний орон тоотой ажиллаж байна. Замын үүд сум дахь сум дундын прокурорын газар нь Улаанбаатарх, Өргөн, Эрдэнэ, замын үүд сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн хэрэгт хяналт тавь ажиллаж байна. Дорноговь аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар авилгын 31 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 13%-аар буурсан үзүүлэлттэй байна. Прокурорын байгууллагаас дээрх төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаанд онцгойлон анхаарч сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсны үр дүнд мөрдөн шалгах ажиллагаа болон хэргийн шийдвэрлэлтэд ахиц дэвшил гарч байна. 2021-22 оныхоо эрүүгийн нөхцөл байдлын талаар бас дотоодоо судалгаа хийж дүгнэлт хийсэн байгаа. За энэ судалгааны дүнгээс харахад манад 2 төрлийн гэмтэргийн тоо бол өссөн дүнтэй байна. Нэг нь эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг байна. Нөгөөх нь авилгын гэмтэрэг бас өссөн байгаа. За авилгын гэмтэргийн өссөн шалтгаан нөхцөлийг бас судалсан. Нэгдүгээр бас төрийн албан хаагчтай хариуцлага, хоёрдугаар бас энэ замын сумын орон нутгийн өөрийнх нь онцлог байна. Монгол Улсын төрийн бүх хил байгууллагуудын нэгж салбаруудын замын суманд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор бас хил гайлтай шууд харилцдаг энэ байгууллагын албан хаагчдаас гэмт зөрчил тулгдах асуудал нэлээдгүй гарч байгаа. За дээр нь прокурораас авилгын гэмтэргийг шийдвэрлэх практик мэдлэгтэй болох үүднээс бас авилгын гэмтэргээ бас тодорхой сургалтууд авч үүнд бас ялангуяа залуу прокуроруудаа нэлээд хамруулж ингэж ажилласан. Үүний үр дүнд бас авилгын гэмтэргийг бас шийдэх гаргалгаа прокуроруудын маань мэдлэг ур чадвар бас тодорхой гарсны үр дүнд хэргийн шийдвэрлэл бас нэмэгдсэн юм үр дүнтэй гэж харж байгаа. Сумдын төрийн албан хаагч нарт бас авилгын гэмтэрэг зөртөхгүй байх, түүнээс хэрхэн үйлчлэн чиглэх талаар сургалтууд орсон байна. За мөн иргэд олон нийтээс санал хүсэлтийн сонсож газар дээр нь ажилласан. Тодорхой асуудлууд дээр бас газар дээр нь шийдэж хариуг нь өгж ажилласан байгаа. Замын үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 13 байгууллагын 305 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна. Тус прокурорын газраас нийт 7156 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 26.9%-аар өсжээ. За Дорноговын замын сум дундын прокурорын газар эрх бүхий 13 байгууллагын зөрчлийн бүртгэх ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. За 2022 оны 9-р сарын байдлаар за нийт 1181 мэдээлэл хяналт тавьсан. За өмнөх онтой харьцуулбал өссөн үзүүлэлттэй байна. За өссөн үзүүлэлтийг авч үзвэл болоо за замын сумд бол иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой үйлдэгдэж байгаа зөрчил нь бол гэр бүлийн хүчээр хийлэл замын хөдөлгөөний аюулгүй тухай хууль за гайлын тухай хуулийн зөрчил бол нэмэгдсэн байна. За дийлэнх үйлдэж байгаа зөрчлийг бууруулах зорилгоор сумдын прокурорын газраас за иргэдийн хууль өрсөн мэдлэг зээлжих зорилгоор иргэдэд яриа таниулга хийж байна. За эрхий байгууллага хуулийн хэлтийн байгууллагатай хамтран бас шалгалтыг хийж байна. Мөн эрх бүхий албан тушаалтыг шалгуулах зорилгоор шат тараатай сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. Замууд логистик төвийн гайлын хэлтийн бус прокурор гайлын улсын байцаагчтай хамтарсан үйлчлэгээр за үйлчлэгт орж ийн. За энэ тухайн үйлчлэгээр бол гайл мэдүүлсэн бараа үн зөв эсэх. За дээрэс нь мөн хоригдсан эз гарсан бараа байгаа хэсгэд прокурор бол хамтсан шалтгаанаар оролцож байна. Замууд сум дундын прокурорын газар маань замууд их гайлын газрын 200 гаруй зөрчлийн эрх бүхий албан тушаалтны шалгаж шийдвэрлсэн зөрчил хяналт тавьж ажилладаг. За энэ дээр бол замууд их гайлын газар маань өнөөдрийн байдлаар 9 гайлын хэлтийн бүст бол зөрчлийн хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Замын үүддэх авто замын бовдор болохоор 6-аас 7 сард болохоор 80-аас 100 чиглэлд өдөрт нэвтэрж байсан бол одоо 10 дугаар сарын 15-наас 21 өдрийн байдлаар болохоор өдөрт 150-аас 200 чиглэлд нэвтэрж байна. Чингэх тээвэр нэмэгдсэнтэй холбоотойгоор гайлын байгууллага болохоор иргэд аж ахуйн төрийн чухал хөндөж игдэггүй ажиллахын үднээс болохоор 7 хоногийн 7 өдөр болгон цайны цаг үгээр ажиллаж байгаа. Замын үүдэх гайлын газрын одоо эхний 9 сарын байдлаар болохоор эрх бүхий албан тушаалтанд болохоор нийт 355 зөрчил илрүүлснээс 344 зөрчил нь хэлбэршүүлсэн журмаар шалгаж шийдвэрлэсэн. За одоо зөрчиллийн талаар гомдол мэдээлэл илэрсэн тохиолдолд нэгэн даруй бид нар прокурордоо мэдээлээд гомдол мэдээлэл бүртгүүлэлттэй хөтөлбөр аваад тэгээ хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх ажиллагаа хийдэг. Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтад зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 60 иргэн байна.
Тухайн иргэнийг өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг хориглох, зөвхөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ялгэнэ. Мөн шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй харилцахыг нь хориглох шийдвэр гаргадаг. За зорчих эрхийг хязгаарлах илрүүлэх нөхцөл журмыг дараах тохиолдолд бол өөрчилж болдог. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг тухайн орон нутгаас одоо тодорхой хугацаанд гарахгүй байхыг бүр одоо хориглодгүй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тухайн одоо ялж идэлж байгаа хүн маань эмнэлгийн одоо зайлшгүй тусламж авах шаардлагатай болсон. Эсвэл түүний ойр дотны хүн одоо нас барсан, хүн дээр өвчсөн тохиолдолд мөн одоо янз бүрийн гамшигт үзэгдэл болсон тохиолдолд бол тухайн хүний хүсэлтийг бодлого баримтын хамт прокурор хянаад түүнийг бол 30 хүртэл хоногоор зорчих бүсийг нь бол төр өөрчилж болдог. За бүр өөрчлөх тохиолдол маань болохоор тухайн хүн одоо тухайн орон нутагт оршин суух шаардлагагүй өөр орон нутг руу шилжих шаардлагатай болсон ажлын байр нь өөрчлөгдсөн тохиолдолд бас мөн холбогдох баримтыг түүний хүсэлтийн хамт прокурор хянаад үндсэл бүхий одоо тогтоол гаргаж түүний одоо бүсийг бүр бүрсээ өөрчилж болдог ийм онцлог зохицуулттай юм аа. 2022 онд Дорноговь аймгийн прокурорын газраас шүүхэд төрийг төлөөлөх чиг үргийн хүрээнд сум хөгжүүлэх сан болон хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгосон зээлийн иргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 152 сая төгрөгийн үнийн дүнтэй 22 нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 44 сая 200 мянган төгрөгийн үнийн дүнтэй 10 нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлж төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна. За прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх юм бол төрийн байгууллагын хүсэлтээр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх юм бол төрийн байгууллагын хүсэлтээр болон прокурор өөрийн санаачлагаараа иргэний хэрэг маргаанд зохицоор болон 3 дахь читгээлээр оролцдог. За тухайлбал Дорноговь аймгийн хэмжээнд сум хөгжүүлэх сангаас болон хөдөлмөр халамж үйлчилгээний газраас иргэд хуулийн этгээдэд олгосон зээл нь хугацаанд эргэж төлөгдөг учраас прокурор иргэний хэрэг маргаанд нэхэмжлэл бичиж оролцож шүүхээр шийдвэрлүүллээ. Дорноговь аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 192 сая төгрөгийн үнийн дүнтэй 56 нэхэмжлэлийг шүүхт гаргаад үүнээсээ 41 хэргийн 72 сая төгрөгийн хохирол төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шүүхээр шийдвэрлүүллээ. Одоо аймгийн засаг даргын тамгын газартай хамтраад чанаргүй баригдсан хүүхдийн эмнэлгээс үүссэн хохирол төлбөрийг шүүхээр шийдвэрлүүлэхээр холбогдох материалын бүрдлийг хангуулахаар ажиллаж байна. Дорноговь аймгийн прокурорын газрын эцэг эхийн зөвлөлөөс 2022 онд хүүхд хамгааллын чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн прокурорын газарт хүүхдийн өрөг шинээр бий болгож, аймгийн төв номын сангийн аз жаргалын өргөнд хүүхэд багчуудад үлгэрч багшаар сургамж дүлгэр яриулж, аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг арга сэдвээр сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. Гэр бүл хүүхдийн хамтарсан ажлыг зохион байгуулсны үр дүнд бол прокурор ажилчдын ажиллах нөхцөл бололцоог хангаж өгч байгаа гэж үзэж байгаа нэгдүгээр, хоёрдугаарт тэдний гэр бүлд одоо халуун дулаан уур амьсгал үүсгэж за байгууллагаас нь бас ингэж гэр бүлд нь хандд юм байна, гэр бүлийн анхаард юм байна гэдэг ийм зөв хандлагыг өгч байгаа гэж үзэж байгаа. Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аймгийн хууль хяналтын байгууллагуудтай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, соён гэгэрүүлэх зорилгоор Дорноговь аймгийн 14 сумдад ажиллажээ. Яг одоогийн байдлаар сумдын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлыг шалгах 5 ажлын хэсэг зохион байгуулагдаад ажиллаж байна. Энэ ажлыг зохион байгуулснаар сумдын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажил сайжирна, тогтмолчно. Хоёрдугаар тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт буурна. Гуравдугаарт иргэд хууль зүйн мэдлэг мэдээлэлтэй болсноор гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх тасан зохицох ажиллагаанд хуулийн байгууллагатай хамтарч ажиллах иргэдийн идэх оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Түүнчлэн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж заавар зөвлөмжийг өгч ажилласан байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 10 дугаар сарын дугаарыг Дорноговь аймгийн прокурорын газар болон замын үйлс сундын прокурорын газраас бэлтгэн хүргэлээ. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.